За, өглөөний мэнд богинохон лайв хийгдэхий. За, хэрвээ та дэмжиж байгаа бол тэгээд сайхан шеэр хийгээд YouTube дээр орохлоор сайхан subscribe хийгээрэй. За, бүгдээрээ сая ингээд үндсэн хуулиас судлаад их сайхан байлаа. Тэгээд үндсэн хууль бас ямар үнцэнтэй, ямар чухал юм бэ гэдгийг бүгдээрээ сая олон талаас нь харлаа, ойлголоо, тийм. Маш олон талаас нь бодох хэрэгтэй байгаа юм. Одоо дахиад юу болоод байгаа юм? Маргааш юу болох ч байгаа. Ер нь улс төр өөрөө эрүүл юм уу? Улс төр угаасаа юм бохир юм уу гэд олон асуултын өмнө ирж байна. Тэгээ улс төр бол өөрөө эрүүл зүйл байхгүй. Маш эрүүл зүйл, маш сайхан зүйл. Улс төрч хүн бол уг нь бол энэ хүндрэлтний хувьд бол тэг эрүүл улс төр нийгэмтэй байгаа улсад бол гайхамшигтай зүйл шүү дээ. Маш олон хүний хувь зүй амьдралыг сайхнаар шийдэх гарц нь байж идэг, боломж нь байж идэг. Тэгтэл одоо яг өнөөдрийн Монголын улс төр бол бүхэлдээ бохирдцаа гэдэг. Гэхдээ энэ бол уг нь бол бидний эрүүл тийшээ чиглээд олон талаас нь логикоор хараад сэтгэл зүгээ удирдаад тийм хүн чанар сайхан сэтгэл ухаантай хүн хамгийн шилдэг удирдагчийг хайхаа болоод логикоор хөвөд гэх юм бол энэ засагдах зүйл л дээ. Тэгэд одоо бол яг одоогийн байдлаар Монголын улс төрт бол дахиад гажуудлах эхлэх чинь, дараагийн гажуудлах эхлэх чинь. Яг энэ торгон цаг үе дээр бид нар бол энийг олон талаас харах ёстой байсан. Харах ёстой чухал юм байна. Одоохондоо арай алдчихаг байна, хоцорчог байна. Одоо засахгүй болохгүй. Ер нь тэгээ өнөөдрийн болж байгаа бүх улс төрд болж байгаа тий гай гамшиг зовлонгийн бүх үүд нь Халтмаагийн Батулга гэж нэг л хүн байгаа шүү дээ. Шулуухан л хэлээ тий. Оросын Кремлийн бодлогоор Монгол улсад орчсон Монголын эсрэг дайсагнагч Халтмаагийн Батулга түүний нөхөд байхгүй. Маш тодорхой одоо ингээд хэлэх хэрэгтэй, ярих хэрэгтэй. Тэгээ энэ хүн өнөөдөр Монголын улс төрд болж байгаа бузар булаа муу муухай болгоны тий сүүлийн 10 жил болсон бүх лайл амчгийн үндэс нь Монгол улсын эдийн засаг 50 тэрбум доллар болоод босоод явах байсан боломжийг энэ хүн хомж хайсан. Монгол улсын эсрэг өчнөө гай хайсан. Одоо яригдж байгаа бүх хэрүүл чинь энэс эхэлтэй. Тэгээ энэ хүн өнөөдөр одоо бүх ялаас мултрах тийш бүх замаа засцсан байна. Ажлаа хийж байна. Тэ? Нэг талдаа дайсан хэрэгтэй, нэг талдаа баатар хэрэгтэй байдаг. Технологи нь угаасаа тийм байдаг. Яагаад гэхээр энэ дарангууллыг үргэлжлүүлэх процедур нь угаасаа энэгээр л явдаг. Өөр сонголт байдаггүй. Тэгээ сая нэг хэд хоногийн туршид бол яг энэ асуудлыг ингээд энгийнээр тайлбарласан байхгүй. Монгол Ардын нам бидэрт хэрэггүй. Монгол Ардын нам бол Монголын улсын эсрэг, Монгол үндэстний эсрэг гамшиг аа. Энэ намаас яаж салах вэ гэдэг зүйлийг тайлбарлаад хэлжсэн. Хүчний балансаар нь тайлбарлаж хэлжсэн. Одоо бол хүчний баланс шийдэгдчихлээ. За удахгүй угаасаа тэр амар өсгөлн ч юм уу хин нэгэн үзэгдлүүд нь ингээд нэг асуудалд ороод явах бах нэг том ялмал авахгүй. Нэг том бодод хэрэггүй. Өмнөх уламжлал руугаа яг явж байна. Тийм ээ. Удаа дараа алдсан алдаагаа Монгол улс дахиад давтах чинь. Яагаад энийг засах боломж байхгүй юм шиг хараад байгаа. Яагаад энийг яаж засах вэ гэж бодохгүй байгаа. Засах гарцсан зөндөө олон байгаа шүү дээ. Зөндөө олон байгаа. Яагаад энийг логикоор нь бодохгүй байгаа. Яагаад энийг суур философоор нь бодохгүй байгаа. Яагаад үндсэн хуулийн философоо ойлгохгүй байгаа. Бид нэр алдаад нэг удаа хийж болно, 2 удаа хийж болно. Гэхдээ 3 4 удаа давтнууд чинь энэ галзуур шүү дээ. Эрүүл улс төр Монголын улс байх юм уу, байхгүй юм уу? Яг одоо зүгээр энгийн деталаар ингээд тайлбарлаад хэлэх юм бол Халтмаагийн Батулга гэдэг хүн ял 8-aalт чинь санчаа. Удахгүй ялаас гарна, сулрна. Удахгүй мартагдах тийшээ орно. За тэгээд Халтмаагийн Батулгын өмнөөс ял өрөөд явчих төвшний нэг хідэн хүмүүс зөндөө байгаа тэнд. Тийм боолууд зөндөө байгаа. Магадгүй одоо ингээд улсын хурлаас бол нэг хэдий дүн татагдах байх. Ингээд болчих юм уу? Үгүй шүү дээ. Хамгийн чухал асуудал орхиж болохгүй. Эхлээд эрүүл улс төртэй болохын тулд
Монгол улсын эрх ашигыг гадаад өгсөн Галтмаагийн Бат бол Усан намсрын оюун эрдэнэ хоёрыг их хурлаас татах ёстой. Одоо наад асуудлууд чинь бүгдээр энэс тойрч гарч ирж байна. Амар өсгөл явнаа. Амар өсгөл татагдана. Явна. Тэг булганд яаж татагдана? Тэ Монгол улсын иргэний болон эрүүгийн хууль, үндсэн хууль бүх юмыг зөрчилсөн явна. Гэхдээ энэний уг үндэс нь хаанаас эхэлцтэй гэдгийг сайн бодох хэрэгтэй байхгүй. Яагаад монголчууд бүгднийг үзий яддаг болчихов? Яагаад монголчууд айц тавтав? Тэ өөртөө айж байгаагаа мэдэхгүй шүү дээ. Яагаад дайсантай болчихов? Тэр дайсан нь яг яаж дайсгана вэ? Одоо дараагийн баатрууд нь тодорцсон байна. Тэр баатрууд маргаашийн иргэний эрх зүг орчныг ч юм уу нийгмийг ч юм уу засаад явуулж бодож чадчихна гэдэг чинь харамсал шүү. Одоо энэ 7 хоног бол аягүй чухал 7 хоног байна. Тэгээ цагдаагийн дарга солигдчихл байгаа юм байна. Прокурорын дарга ч юм уу авилгатай тэмцэхийн дарга бол солигдох өөрөө процедуртай. Хуулийн үднээс бол одоо засгийн газар шууд ингэ сольж чадахгүй. Олон зүйлүүд энэ олон талаас нь бодох хэрэгтэй. Энэ авилгатай тэмцэх газар юу хийгээд байна, юу хийж чадахгүй байна. Тэгээ Монгол улсын цагдаагийн газрын дэргэдэх эрүүгийн цагдаагийн тасаг, эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмдэгч тасаг, тагнуулын байгууллага юу хийгээд байна? Олон талаас нь бодох хэрэгтэй. Тэгэд ийм зүйлүүдийг бодож чадахгүй бол мунхаг л үргэлжлэсээр л байна. За энэ нэг асуулт орж иж байгаа нь энэ давлет тэгээд нэг манай нэг дүүлдээ энэ одоо калаптер орж ирээд ярьдгийг. Тэгээ Вашингтонд би Кремлийн Женкогоор цухтаагаад байна уу гэнэ. Монголчууд монголоороо байж болохгүй босон цаг хорвоо вэ гинэ. Энэ дээр бол давлет миний дүүгийн толгой бол угаасаа хүрэхгүй. Нэгдүгээр хүн цухтна гэдэг чинь яг юу хэлж байгаа. Энийг ойлго. Эхний ээлжинд. Эхний ээлжинд тэрийг ойлго. Хүн цухтна гэдэг чинь хүнд харагдахгүй байхыг хэлдэг. Хүнд бүх хүнээс нуугдахыг хэлдэг. Тэгээ бүх хууль дүрмээс цухтахыг хэлдэг. Тэр элбэг дөрж идэг хүн чинь бүх хүний нүдэн дээр ил байна. Сая хэдэн 10,000 оюутнуудын өмнө тавьсан илтгэлийн хэдэн сая хүн үзэж байна. Зүгтж байгаа хүн юм хийх үү? Эхлээд бод. Эрүүл ухаантай хүн бодно. Эрүүл ухаан хэрвээ чамд байгаа бол. Гэхдээ чамд байхгүй боломжгүй. Тий. Тэгэхээр ийм зүйлийг бодож чадахгүй бол над асуултад чинь өөрөө логикгүй болно. За хамгийн чухал асуудал нь болохоор Халтмаагийн Батулга гэдэг хүний гай гамшиг тий. Одоо тэр мухар төмөр замаа сайн бодолтой. Мухар төмөр зам штэ. 1 км-ийг нь Монголын тал хээрийн бүсэд 800,000-аас 1.2 сая доллараар барьдаг. Дэлхийн жишг байна. Энэ төмөр замыг. Одоогийн байдлаар ил болцсон байгаа гэрээнүүдээр 2.7 сая доллар дахиад юмнууд нь дутуу байгаа. Миний ил гараад ирэх юм бол 1 км-ийн 3.7 сая доллараар барьсан байгаа. Тооцоололтууд нь хийж үзсэн. Олон талаас нь хийж үзсэн. Дахиад дутуу байгаа. 1 км-ийн 3.7 сая доллараар. Тэгэхээр километр дутамд нь наадах чинь 2.5 сая доллар хулгай хийсэн юм гэж харагдаж байгаа. Хамгийн ихний ээлжинд логик нь. За дахиад энэ төмөр замын төлбөрийг төлөхдөө 1 км-ийн төлбөр төлөх болгондоо бол нүүрсээр хийсэн. Тийм ээ? 1 тонн нүүрсийг дэлхийн зах зээлийн ханш $650 болцсон байхад яагаад бодийн гэрээний төлбөр $73 байгааз. Яагаад $60 байгааз. Энд чи хулгай байгаа ч дээ. 1 тонн нүүрс тутам болгоноос хамгийн багадаа 350-аас 250 сая доллар хулгай хийсэн байгаа шүү дээ. Тэгээ энд манай энэ давлет дүү холбоотой юм болов уу? Холбоотой чи хуулийн өмнө очино. Баталгаатай илаахан чамаг заяа. Чи их олон юм мэддэг, их олон том юм ярьдаг. Хууль зөрчсөн бол чи хуулийн өмнө очих цаг чинь ирнэ. Өнөөдөр биш юм ахэд удахгүй очино. Тэгээ бити энд надад нэг томроод цэцэрэхэд бааварлаад байгаарай. Ахын дүү. Хуулийн өмнө бол бас очино. Хууль хизээ нэгэн цаг танахт очиж үйлчлэл таараа. За тэгэхээр энэ бол хамгийн чухал хулгай нөхгүй. Тэгвэл яг энэ шиг хэдэн 10 гэрээ хулгайгаар хийсэн.
Өнөөдөр Эрдэнэс 5 толгой дампуурлын ирмэг дээр байгаа. Ямар ч дампуурах боломжгүй 5 толгой шүү дээ. Тэгээ би ингээд өөрийнхөө фэйсбુક дээр энэ ялангуяа хятадын нүүрсний зах зээлийн талаарх судалгаануудыг, тайлангуудыг гэдэг ингээд байсгээ тавьдаг. Тэндээсээс хүмүүс харсан баг миний юмнуудыг үздэг хүмүүс. Яг энгийнээр тайлбарлах юм бол хятадын эрчим хүчний ойрын ирээдүй бол өөрчлөгдөж байгаа. Тийм. Монголын хамгийн том эрчим хүчний нүүрсийг худалдаж авах боломжтой зах зээл нь одоогор худалдаж авах л дээ. Боломжтой зах зээл нь хятадын зүүн хойд бүс нутаг. Тэр бүс нутгуудаар байгаа 27-8 том цахилгаан станцууд өнөөдөр шинжилэл рүү орж байна. 2030 онд хятадын эрчим хүчний үйлдвэрлэлийн нүүрсний цахилгаан станцаар ажилладаг цахилгаан үйлдвэрлэлүүд нь өөрчлөгдөн гэдэг төлөвлөгөө байсан бол энэ бол наашаа татагдсан байна. Маш хурдтай явж байна. Нэгт. Хоёрдугаарт бол сая хятадын хөгжил шинжилгээний хорооны 2026 оны төлөвлөгөө гарчлаа. Тайлангийг уншлаа. Гангийн үйлдвэрлэлд энэ дараагийн 5 жил зориулсан төлөвлөгөөнд тусгаад таналт хийж байна. Үйлдвэрлэлийн нэг жилд 1.2 тэрбум тонн үйлдвэрлэдэг гэсэн бүгд найрамд хятад ард улсын гангийн үйлдвэрлэл одоогийн байдлаар 900 сая тонн руу орсон байгаа. Тэр нь дахиад 820 сая тонн руу тэрнээс ч даашгаа татна гэж байна. Энэ юу гэсэн үг вэ гэхээр Монгол улсаас худалдаа авдаг коксчих нүүрсний худалдаа авалтанд нөлөөлнө л гэсэн үг. Коксчих нүүрсийг хэрэглэдэг ганцхан салбар чинь гангийн үйлдвэр шүү дээ. Тэгээ ийм бодит зүйлүүд бол одоо орж иж байгаа. Монгол улсын хамгийн ашигтай нүүрсээ борлуулад хамгийн их өндөр ашиг олох гэсэн үе саяын өнгөрсөн 8-9 жилийн хугацаа. Ийм хугацаанд бид ийм том хулгай яриа сууж байна. Энэ хулгайн эхлэл нь Халтмаагийн Батулга. Энэ хүн бол тэр 60 хоног 60-ны бутархай гэдэг баярын номон дээр гараад ирдэг. Бас олон хүмүүс ярьдаг. Орос руу 2 жилиг алга болоод эргэж ирэхдээ Орос их нэртэй болоод ирсэн мэт тий. Тэр цагаас эхлээд Монголын эсрэг дайсагнасаа. Одоо энэний үр дүн явагдаж байна. Гэтэл энэ хүн одоо өнөөдрийн болж байгаа процесс дотор тий улсын их хурлын гишүүдийг прокурордор бэлтгэгдээд боогдсон байгаа авилгатаа тэмцэх газар эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас бэлтгэгдэжсэн хэрэгүүд дотроос энэ хүн суугах бүх ажлаа хийж байна. Нийгэм дээр хийж байна. Одоо гол фокусоо битгий алдаа. Ардын нам бол зодтолдоод явна. Ардын нам яг өндөө бол Чинкогийн гар хөл болцсон байсан. Яг өнөөдөр ардын намд болж байгаа процесс яг өндөө бол ирээдүйн монголчууд хэрэгтэй. Энэ дахиад цаашаа үргэлжлэх хэрэгтэй. Энийг дуусгаж болохгүй. Тэгээ ийм асуудлууд одоо ингэ явж байхад дараагийн асуудлууд нь дахиад Монголын 20 жилийн 30 жилийн зовлон болохоор төвшөнд хороо хутгаж гэлж штэ. Одоо жоохон хэрсүү бай, ухаантай бай. Тэ. Зандан шатар Халтмаагийн Батулгад барьцаатай штэ. Барьцаатай. Наад улт чи хооронд нь тохиролцдог барьцаа байгаа. Яг тийм юм хийж байна. Батөмрийн инх баяр өмнө оюун эрдний илд болоо явжсэн шүү дээ. Тэ илдний ишин хэн байсан? Илдийг хэн барьж исэн гэд бас бодох ёстой шүү. Өнөөдөр Батөмрийн инх баяр дахиад нэг хүний илд болцсон байна. Баатар шиг харагдаж байна. Баатрын ард дайсан хэрэгтэй. Дараагийн дайсан тодорсон юм шиг байна. Бүх гайнуудаа тэр дайсан руугаа чиглүүлж ягаад дараад нь тэр дайсандаа 1 2 3 жилийн ял өгөөд тэгээ торгоод өнгөрнө. Яг энэ лүг орж байна. Тэр нүүрсний 44 их найдын хулгай гэл өчнөө асуудал болж хахад яг л юм болсон. Тоогоо мэдэхгүй Монгол ардын намын Монгол улсын хорлож байгаа нөхдүүд бүгд Халтмаагийн Батулга буюу Кремлээс шууд даалгавартай ажиллаж байна Монголд. Энэ хэвээрээ байгаа. Тэдний цаад санаа нь Монгол улсыг одоо буцаагаад баг хятадын хамаарал руу аваач өгж байна.
Энийг энгийнээр харж болохгүй. Маш энгийн зүйл бол ерөөсөө биш. Үндсэн хуулийн цэцэг яг гарсан. Үндсэн хууль философи нь суурин зүв байсан уу үгүй юу гэдгийг бол бүхэн ойлгох чадваргүй л ах. Бүхэн хүлээж авах боломжгүй. Процедурын хувьд, процессын хувьд болсон олон асуудлууд байгаа. За тэрийг мэрэгжлийн хуучнаар нь одоо янз янзаар тайлбарлаж байгаа. Гэхдээ энэнгээр ингээд дур тавиад ханаад өнгөрчих юм бол хохирогч нь бидний дараагийн 10 жил болох гэдэг. Монгол улсын 10 жил болох гэдэг. Хулгайч нарт бол амьд үлдэх эцсийн сонирхол байгаа. Хулгайч нар одоохондоо бүтэн алдаж эхлэх байгаа. Хулгайч нарыг алдах орон зайд нь бити нэг талд нь гараад сэвэд вэ. Жинко нанаас чи сугарч үлдлээ шүү. Санаандгүйгээр Монгол улсын прокурор төр бичиг авч өгөөгүй. Санаандгүйгээр улсын их хурлын гишүүдийг гишүүний бүрэн эрхээ хэрэгжиж явах хугацаанд нь эрүүгийн хариуцлагаас хамгаалах хууль өргөн бариагүй. Тэрийг санаандгүйгээр бас хилцээгүй. Санаандгүйгээр тэр нэг 15 давхрын эзэн Хэрэ Баатар юм бичээгүй. Санаандгүйгээр оюун эрдэнэ сая их хурлын байнгын чуулган дээр төрийн байгуулалтын байнгын хороон дээр амар баясгалан хөрөх өмөрж явах үедээ амар баясгалан хутгалаагүй. Тэр яриан дотор үгийн алдаан дотор аюу холон одоо хутгалсан. Энэ санаандгүй болдог зүйл биш. Нэг гэмт хэрэгтнүүд нь олсоо тасалж чинь, нөгөө гэмт хэрэгтнүүд нь олсоо шангалж чинь. Нэг гэмт хэрэгт нь толгойлох чинь хамгийн бузар булгаач нь амьд үлдэх гэж оролдож байна. Яг л ийм процесс болж байгаа. Монголчуудад юу хэрэгтэй гэхэлэр эрүүл улс төр, эрүүл нийгэм хэрэгтэй байхгүй. Ардын намч хэрэггүй, Жинкоч хэрэггүй. Бид нар хийхгүй. Бити тэдэрт ингээд итгэл үзээгээд үзүүлээд баярлаад байгаараа. Өдөр болгон шахацгаая, өдөр болгон дарамтлцгаая. Бид нар тэр эрх нь байгаа, харин эдгэрт үүрэг нь байгаа. Тэгээ давлт минутуудаар дээр янз янзын гэмт хэрэг мэрэг бичээд байгаа бол чи гэмт хэрэг нуун дарагдуулаад байгаа юм шүү дээ. Тийм ээ? Янз янзын юм мэдчихэж байгаа бол наадхайгаа очиж хэлээрэй чи чаддаг юм бол чацах сараад худлаа яриад явах. Тийм ээ? Би чамааг яс үнцэр чинь бол хизээч дөрмжилдгүй, харин дандаа өмөрдөг. Бүх хүмүүсээс өмөрдөг. Олон удаа өмөрж исэн. Одоо бол харин юмны хэмжээ гэж бас байдсан шүү. Казакийн иргэдийг монголчуудтай хутган өмүүлж муутуулдаг хэдэн бэртгчингүүд байдгийг үе үед насаараа явдаг. Чи тэрний нэг нь болох гэж байгаа юм байна. Болцсон юм байна. Түүнээс энгийн жирийн нэг казак иргэдийн эсрэг монголчууд уурлаагүй шүү. Бухимдаагүй шүү. Ийм бузар юмтай бити оролцоорой ахын дүү. Юмаа мэдчихээрэй чи заяа. Ахын чамтаа дахиад яриул бас өөр өмнөд сэдвүүд ярина. Боломж ус байгаа. Гэхдээ би чам шиг юмтай бол зуралмааргүй. Одоо эхний ээлжинд энэ Халтмаагийн Батулга гэдэг энэ том зовлонгоос бид нар эхний ээлжинд нэг дуугаар нэг амьсгаар салах хэрэгтэй. Тэгэх юм бол ардын намч гэсэн ард нь амархаа. Тэ? Арчсан намынхаа үзэл санаа үнэт зүйл дээр байгаарай. Үзэл санаа үнэт зүйл дээр байгаа хүн худал хуурмагтай нийлдэг юм шүү. Нэг л удаа худал хуурмагтай автчих юм бол тэрнээсээ салж чаддгүй юм штэ. Одоо алдах хэрэг байхгүй шүү. Алдах хэрэг байхгүй шүү. Монголын хувь заягаар тоглох хэрэг байхгүй шүү. Одоо өнөөдрийн хийж байгаа ажлууд нь, өнөөдрийн хийж байгаа улс төрүүд нь зүв байгаа. Ялангуяа Монгол арчсан намын дарга, улс төрийн зөвлөл, бүлгийн гишүүдийн дийлэнхийн санал нь арчсан намд бол одоо Халтмаагийн Батулгын нэг өөртөө нийлээ нэг 8 боол байгаа. Тэр хүмүүсээс одоо удахгүй. Хэрвээ юм годоргороо болдог бол Жинко хамгийн түрүүнд татагдах ёстой. Араас нь тэр Хиншүү Ганбаатар, тэр Жаргал сайхан, тэ? За тэгээд ингээд Туваан тэр ингээд татагдах хүмүүс байгаа. Одоо сүүлийн үед нэг арчсан нам дотор нэг дээл өмссөн, шилэп тавьсан нэг баачка гараад ирсэн байгаа.
тэрнээс хол байгаараа. Ардсан намын дарга. Мөртөн клуб дотор их олон хор хутгагч нар байдгийн хамгийн том нь тэр байгаа шүү. Нэг их сансар ирсэн. Тэр хүний ардалт болж байгаа хор хутгаж байгаа асуудлуудыг ойлгох хэрэгтэй. Эрүүлэр хараарай. Өнөд зүйл дээр л байх юм бол бид нар бол Монголдоо хэрэгтэй шүү. Эрүүл улс төр их юм бол Монголд улс төр бол эргээд өөрөө эрүүл болно. Улс төрчид өөрөө иргэдийнхэн бахархал болно. Тэр зам руугаа л явах хэрэгтэй шүү. За тэгээ өндөрлөе доо. Тэгээд ямарч Халтмаагийн Батулга бүрэн ирэхээсээ төвдөлцээгүй Монгол улсын шүүхийн өмнө очиаг байхад тайвширч болохгүй. Элдвийн жижиг дундхийнхын үзэгдлүүдэд нь битгий хууртаарай. За тэгээ Монгол ардын нам бол угаасаа Монгол улсын эсрэг цус суурсгаж явсан цусан мөртөө нам, монголчуудыг үе олноор нь хядаж явсан алуурчин нам. Одоо Монгол улсын нийтлэг эрх ашиг, үндэсний эрх ашиг эрхлэгчлөө тусгаар тогтнолын эсрэг тэс эдийн засгийн геноцид хийсэн байгаа. Энэ намыг бол бас зайлуулах. Эхний ээлжинд энэ Халтмаагийн Батулга шүү. Тэгээ энэ хүнийг зайлуулж ээж ардын намыг зайлуулна. Ардын намтай бол тэрийг бол байранд нь тавихад асуудал багасна. Хөдөл хэмжээгээр. Өнөөдөр оюун эрдний тэр харбины гэрээ бол Монгол улсыг хятадын бацаанд авчид өгчихсөн шүү дээ. Тэгээ энийг бол энгийнээр хүлээж авах шаардлагагүй. Маш нарийнаар олон талаас нь нухацтайгаар бодож тунгаажиж ойлгох ёстой, тэгээ судлах ёстой ийм зүйл шүү дээ. За тэгээд лаваа өндөрлөө. За тэгээд баяр та бүгдэнд нь амжилт хүсье.